Улаанбаатар хот Монгол улсын төв хэсэгт хуучнаар Алтан твшийн хөндөй, өнөөгийнхөр Туул, Сэлбийн голын бэлчир хөндөйд далайн төвшнөөс дэш 1300-аас 1350 м өндөрт Богд хаан, Сонгон хайрхан, Чингэлтэй уул, Баян зүрх дөрвөн уулаар хүрээлэгдэн оршдог. 1639 онд Ширээд цагаан нуурт өндөр гэгээнийг залж орд өргөө болсноор Улаанбаатар хот байгуулагджээ. 1778 он хүртэл олон газар нүүдэлж байгаад одоогийн байрлалдаанд тогтжээ. Өмнө нь шашин худалдааны төв байсан бол 1911 оноос улсын нийслэл болж 20 дугаар зуунд барилгаж иж, аж үйлдвэржиж, 21-р зуунд уламл их хотын төрх бүрдэж байна. Улаанбаатар Монгол улсын улс төр эдийн засаг технологийн төв юм. Улаанбаатар хот түүхэндээ хэдэн нэрийг сольжээ. 1639 оноос өргөө, 1651 оноос номын хүрээ, 1706 оноос их хүрээ, 1912 оноос нийслэл хүрээ хэмээж байгаад 1924 оноос хойш Улаанбаатар гэж нэрийджээ.